Сайн орой амгалан гаалтгая. Би сэтгүүлч Бадарчин Жаргалмаа. За энэ орой үзэж та бүхнийг гадаад харилцааны яамны консулын газрын захирал Сүхбаатартай уулзахаар ирсэн байгаа. Ингээд урилгыг мань хүлээж авч хүрэлцээрсэн танд юуны өмнө талархлаа илэрхийлье. За тэр Монгол улсын иргэд гадаадад ял эдэлж байгаа тухай мэдээллийг үзэгчид маань ихээр авдаг. За тэгвэл энэ иргэдийнхаа одоо асуудал гадаад харилцааны яам за тэр тусмаа консулын газар хэрхэн анхаарал хандуулж ажиллаж байна вэ гэдэг талаар бас ярилцахаар би таныг урьсан байгаа. Яг өнөөдрийн байдлаар танд ямар мэдээлэл байна вэ? Монгол улсын нийт хүчний иргэн одоо гадаадын одоо хичнээн улс оронд одоо ял эдэлж байна вэ? Тэгэхээр Монгол улсын 156 иргэн одоо хэлийн чандад ял эдэлж байна. За энэ иргэд маань бол хвчлэн бас манай урд хөрш, за Солонгос, за ингээд Казахстанд байна. Тийм байж байгаа. Тэгэхээр яг ер нь бол нийт 16 оронд энэ иргэд маань ял эдэлж байна. За тэднийхэн талаар бол ерөнхийдөө гадаад харилцааны яам, консулын газраас ер нь шинжилгээний засгийн газарт анхаарал тавьдаг ийм хандлага бол нэлээд одоо зөвхөн урд өмнөхөн муу сайнаар биш зүгээр ер нь хэлгээд бол илүү одоо өөрчлөлт гарсан гэж ингэж манай иргэд үзэж байгаа. Тэрний үгтэй зэрэг бид нар улсын хэлийн чандд ялж байгаа улсуудынхаа эрх ашигыг хамгаалах энэ чиглэл дээр одоо ялж байгаа 20 анги дээр нь одоо манай консулын газрын төлөөлөгч нар одоо бичлэн очиж байна. Би ихэд бас эдийн оронд очсон. Ер нь бол одоо Филиппин, Малайз, тийм ээ, юу Тайланд гэдэг ингээд байгаа иргэдийнхаа бас яг газар дээр нь очиж үзсэн. Ер нь бүх одоо энэ 150 хэдэн хүн энэс гадна бас урьдчилан одоо бас саатуулгадаж хэрэг шалгаж байгаа иргэд байж байгаа. Тэднийхээ эрх хэсгийг хамгаалах чиглэл дээр нь одоо орчуулагчаар хангах, өмгөөлөгч олж өгөх, арга иргэнтэй нь уулзуулах, шаардлагатай одоо эрх зүйн тусалц цаг үзүүлэх тийм ээ. Ингээд ингээ ямар хэлбэр байна энэ талаар улс орон авдаг арга хэмжээг авч явж байгаа. Ер нь нийт холбогдсон иргэдийн хичнээн хувь нь одоо энэ хар тамхины хэрэгт холбогдоод байна. За тэр дундаа одоо Филиппинч гэдэг юм уу тийм ээ. Тайланд ч гэдэг юм уу бас хар тамхины асуудал хүндхэн ял шийдгэлтэй байдаг энэ улс орнуудад бас ял идэж байгаа иргэдийн мань та бас нэг цөөнөр тоологдох байх шиг байна тийм ээ. Тий, ер нь бол одоо бараг 5-1 нь хар тамхины хэрэгтэй холбоотой нийт 36 хүн хар тамхины холбогдлолтой байж байна. Одоо хамгийн одоо сүүлд гэхэд бол Малайзад одоо манай 3 иргэн бол одоо хар тамхины асуудлаар одоо саатуулгадсан шалгаж байгаа. Энэ одоо бас нэлээд олон сар тэнд суучихж байна. За бус хвчлэн бас Гонконг хятадын одоо өмнөд мужуудад бол манай иргэд хар тамхины хэрэгт одоо ял шийдэх үүссэн. Тэнд ялаа хэлээ байж байгаа. Санаатаагаар одоо хар тамхи тээвэрлэгч болоод байна уу? Санамсаргүй байдлаар одоо тийм ээ өөрсдийнхөө мэдлэг мэдэхгүй байдлаасаа болж энэ хэрэгт холбогдчиход байна уу? Хоёр ерөнхий хэлбэр байж байгаа гэж бодож байгаа. Нэг хэсэг нь бол ерөнхийдөө бас тэр хар тамхины одоо томоохон сүлжээнд холбогдсон Монголын иргэд байж байгаа. Зүгээр нэр өхөө гэдэг ихтэй улсууд ч байдаг юм уу тийм ээ. Энэ улсууд бол ерөнхийдөө бас монголчуудын аваачч тийм ээ хэлийн чанд руу янз бүрийн сайхан юм үзүүлнэ. Тэгээд одоо өөрийнхөө найз нөхдийг ч гэдэг юм уу дагуулж явах. Энэ байдлаасаа болоод одоо жишээлбэл юм тээвэрлэх. Одоо байдлаар тийм ээ иргэдийн нэг хэсгийг ингэж хэрэгт хийж байгаа. Нөгөө хэсэг нь бол бас нэг ялгүй бас нэг мөнгө тодорхой юм мөнгөг одоо энийг өөр нь одоо залгих бидэн одоо залгиж авч явж байгаа. Энэ бол самсаргүй санаатай хэрэг шүү дээ. Тэгтэл жишээлбэл одоо Дорнод аймгийн А гэх чимхтэй байж байгаа. Тэр жишээлбэл 2008 оны Олимпик жишээлбэл юунд Бээжинд одоо Олимп үзсэн тэрнээс өөр ер нь хил гарч үзээгүй, эргэнч орж үзээгүй хүнийг энэ одоо 12 онд 11 оны сүүлээр амралтаар нь байж хад жишээлбэл Малайзтай үзүүлье гэдэг нэг бүх зардлын бие дагаа явна гэдэг ингээд явсан. Тэгээд яваад өөрт нь одоо нэр дээр нэг цүнх тийм одоо яваад юу гэхээр орны давуу юм байгаа нэг явчихсан. Өөрөө барьж үзээгүй гэтэл тэр өөрийнх нь декларацийн дээр юун дээр нь бичигдсэн. Ингээд одоо үнэхээр тэр юун дээр бол яваад ингээд байж байгаа. Тэгэхээр хар тамхины хэрэг дээр бол нэг юу бол хинэн толгойлогч, хинэн зохион байгуулагч юм уу, хинэн зүгээр бага одоо оролцоотой байна гэж ингэж ялгадгүй. Тухайн улсын хууль бол хатуу. Адилхан одоо хуулинд нь дээд хэмжээ өгвөл адилхан өгдөг. Адилхан одоо олон жилийн хорхол өгвөл энэ ялыг л өгдөг. Одоо 50 граммаас дээш одоо хэмжээтэйгээр одоо хар тамхи мансуур холбоотой тээвэрсэн тохиолдолд шууд одоо ял онох ийм хуультай байсан гэж би уншсан. Ер нь Монгол улсын хувьд хар тамхитай холбоотой олон улсын гэрээ конвенцэд хэр нэгдсэн байдаг вэ? Яг энэ бол яг олон улсын одоо ер нь өнөөдөр мөрдөж байгаа гэрээ конвенцийн хүрээнд бол Монгол улстай хууль дааж ингэж мөрдөх ёстой. Гэхдээ ер нь бол яг зүгээр энэ хар тамхины юун дээр бол нэг одоо бидний бас гадаад харилцааны яам консулын газрынхнаас анхаарал тавьж байгаа нэг зүйл бол манай иргэдийн оролцоог бас одоо шалгаж өгөөч. Жишээлбэл одоо
Малайзад энэ хард тамхины хэрэгт одоо баригдсан 3 иргэний нэг нь иргэн бол зөвхөн тэнд одоо бараг тохиолдлон гэж болохоор тэр нэг охинтой үерхдэг залуу тэнд очиж хонж байгаа баригдсан. Тэгэхээр тэр залуугийн хувьд бол бас судлаад ингээ үзэхэд бол бас яг тэр хард тамхины одоо холбоотой хүн мөн биш шүү. Гэтэл тэрний одоо гэрээс нь 3.8 хил орчим юм одоо юу тэр нөгөө хүний хадгал ус юм байдаг. Гэтэл тэрний бас толгойлогч байж болох хүн бол жишээлбэл одоо 76 кг тийм ээ. Тим хэмжээний юм бол тэрнээс гэрээсээ гарсан байхгүй. Тэгээ тэрнийхэн зөх хэмийг тэр оюутны байран дээр аваачаад түр хадгал уулцсан. Тэгээ тэр хоёр оюутан үнэхээр одоо мэдсэн үү мэдээгүй юу гэдэг юм талд бол их хэцүү. Тэгээ адилхан одоо шалгагдаад адилхан хоригдоод магадгүй адилхан ялах бол ийм л хэмжээтэй явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр зүгээр хард тамхитай холбогдуулаад иргэд бас зориудтай сэрэмжүүлж хэлэхэд онгоцны буудалд ч юм уу аль нэгэн одоо зочд буудалд ч юм уу ийм одоо сэжиг өгөх хүмүүстэй нөхөрлөх тэдний одоо тэш барааг авах тийм ээ. Тэдэнд одоо бас нэг хүмүүсээр туслах яг баг зэргийн одоо мөнгө төгрөг ямар нэг юм дамд хуурдж ингэж одоо амьдралынхаа сайхан цагийг битгий үрээсэй гэдгийг өстөрөд хэлмээр байна. Ер нь одоо гадаад улс орнд ялд эдэлж байгаа хүмүүсийн тийм ээ насыг аваад үзэх юм бол ер нь хэдээс хэдийн насны хүмүүс байдаг юм бол залуучсан байна. Ер нь залуучууд ихтэй. Тэгэхээр яг нэг ер нь монголчуудын баг одоо энэ хэрэгүүдийн баг нэлээд одоо хувь эзэлж байгаа хэрэг бол холгон хэрэг. Тийм монголчууд одоо зохион байгуулалттай бүлэглэдэг ийм одоо хулгай бол үнэхээр бас газар авсан. Энд бол одоо сэтгэл төвшөөж байгаа манай одоо гадаадд явж байгаа иргэдийн бас нэр төрийг тийм ээ монголчуудын нэрийг хулж байгаа хэрэг бол энэ хулгай хэрэг байж байгаа. Олон газар бол монголчуудаас болгоомжлох ийм одоо хандлагатай байсан. Европын орнуудад бол энэ бол нэлээд явж байсан. Одоо Азийн орнууд руу энэ бүлэглэлд бол орж ирсэн байгаа. Тэгээд ингээд янз бүрийн байдлаар одоо энэ холгайг бол зохион байгуулахтаа огт одоо юм идэхгүй залуучуудыг бас их татаж оролцуулдаг. Хөдөө одоо зүгээр Улаанбаатар хот гэсэн нэг одоо ачаа зөгчөр ч юм авч явъя гэд тэгээд тэр холгойхон юмыг ачуулаад өрүүлээ явждаг. Гол эзэд нь болохоор цаана нь үлддэг. Тэрэнд нь одоо ашиглагдаж байгаа бас манай залуучууд бас л хэрэгт ороод ингээд олон жил эх орноос гадна хилийн чандад ялаа идлээд ингээд явж байна. Манай улсад гадаадын улс орнуудын иргэдээс одоо бас яг 16 орны иргэн ялд эдэлж байгаа гэсэн тоо баримт байсан л да. Та тодруулж өгөхгүй ямар одоо хэрэг? Одоо зүгээр өнөөдөр бол 24 хүн манай нутагт одоо ялд эдэлж байгаа. Зүгээр энд бол янз янзын жижиг одоо визэн сургамж зөрчгөөс эхлээд одоо хатаагаар осол тийм ээ зодон бас л одоо холгой тэр янз бүрийн одоо хүн амны хэрэгтэй ч юм бас байна. Ингэдэг шүү дээ. Ялтан солилцох хилцээр хийгддэг. Яг энэ хилцээр ер нь нийт гişний улс оронд Монгол улсын хувьд хийгддэг бай. Яг одоо аль бисаар ялтан солилцох одоо хилцээр хийгдсэн орн бол алга байна. Зүгээр бүгд найрамд хятад улстай 2011 онд одоо өсгөлсөн байгаа. Гэхдээ хятадын талын одоо эцсийн одоо шийдвэр бол хараахан өнөөдөр гараагүй байна. Гэхдээ хятадын тал бол Монгол Хятадын консулын зөвлөлт уулзалтын үеэр энэ гэрээ хэдийгээр өсгөлж батлагдаагүй ч гэсэн Монгол иргэдийг одоо нутагт нь одоо шилжүүлэх асуудлыг бас шийдвэрлэж байгаа. 11 онд бол 2 иргэнийг шийдвэрлсэн. За одоо бол 3 иргэний асуудал яригдж байгаа. Зөвхөн энэ жилийн өнөөдрийн хувьд бол нийтдээ нэг 9 хүн тийм ээ Солонгосын 5 байгаа, Чехээс 1 байгаа, Оросоос байгаа. Энэ иргэдийг бол эх оронд авчирч ялыг нэдлүүлэх ийм асуудал ярьж байгаа. За мөн одоо Казахстантай ялцсан шилжүүлэх асуудлууд ярьж байна. Одоо бас өөр бос орнуудтай ч гэсэн ер нь манай одоо иргэд тэнд хэрэг одоо холбогдож байгаа тийм ээ солонгосч гэдэг ийм орнуудтай цаашдаа ялцсан шилжүүлэх хэлцээрээ байгуулж ингэж харилцсан одоо солилцё гэсэн юм саналыг бол тавиад энд бол ажил хэрэг явж байгаа. Таас өөрөө одоо гадаад улс орнд ялд эдэлж байгаа Монгол иргэд очиж иргэд ирсэн гэсэн. Би бас таны ярьсаг уншаанууд барьж очсон одоо боорцог харуулаа хүртэл өгч чадсангүй гэд ярьсан байсан л да. Одоо жишээ нь Тайландд одоо ялд эдэлж байгаа нийт хичнээн иргэн байна. Тэд нар дээр очиход ер нь байдлага ямар хөө байдгийн одоо 20 дахь орчин нь халуун орнд тэд нар харагдаж байгаа хүн л байдаг баг тийм ээ. Тий яг гадаад харилцааны яамны нэг одоо бодлого бол аль болохоор одоо энэ юу ялд эдэлж байгаа ч гэсэн энэ бол Монгол хүний үр сад Монгол чуудын зүгээр зарим нь одоо иргэд тойрох боломжтой гэсэн нөгөө тал нь бол эргэх одоо боломжгүй байдаг жишээлбэл тийм учраас одоо Тайландд бол 3 дугаар сард
Одоо сая 6 дугаар сар гэхэд бол нийтдээ манай 14 хүн яд ажиллаж ирсэн. За үндсэндээ бид нар одоо хөөцөлцөөр байгаад одоо тал хувийг нь бол одоо Монгол руу бол шилжүүлээд ялын одоо дуусгаад эх оронд нь ялын дуусгаад ингээ авч байгаа. Ер нь тэгэхээр тэнд байгаа нөхцөл бол нэлээд хүнд юм байлээ. Жишээлбэл Тайландын нөхцөл ихэд шоронгийн одоо нөхцөл бол ямар нэгэн ажил хийлгэхгүй өдөржингөө тэгээд ийм халуун нарант ингээ зогсоод байдаг. Тэгээд нэгэн шорон бол одоо шорон тэнд бол одоо хатуу хүнийг одоо гисгэх зорилготой байгаа шүү дээ. Тэгээд шөнө нь бол одоо нэг тийм за нэг 6 8-ийн харьцаа нэг ийм жижиг өрөөнд жишээлбэл 84 одоо хүнийг нэг тийм өрөөнд унтуулдаг гэж хэлсэн. Тэгээд тойруулаад ингээ усаар хүрээлдсэн. За өдөрт яг тэд нар бол өөрийнхөө даансанд мөнгөтэй хүн бол тэргээрээ яг магцхан хоол аваад байна. Даансандаа мөнгөгүй хүн бол зөвхөн одоо тэнд цагаан бодоо ус хоёр идэх ч гэдэг юм уу. Иймэрхүү одоо байдлаар бас яадаг. Зүгээр монголчуудын тэнд бол 22-аас 26 насны одоо бид 4 залуу байсан. Тэдэнтэй уулзахад бол ялгүй жоох хэрэг. Ерөөсөө хийж байгаа хэрэг нэгтэй зэрэг нэг дэтгээс нэг цаг богоон цаг ч юм уу төрөвч ч юм уу нүдний шил ингээ холгоо хийсэн. Тэгээ тэрэн дээр одоо юу амьдралынхаа одоо 2 жилийн одоо ялыг аваад ингээ сууж байгаа энэ улсууд байдаг. Тэгээ бид нар бол яг ойлгохоор энэ улсуудаа авчрах юм одоо зорилго явуулж байгаа. Зөвхөн энэс гадна өөрсдөө л одоо ер нь хөлийн чандад явцсан бас иргэд маань одоо жишээлбэл визийн журам зөрчиж байгаа иргэд жишээлбэл одоо юу Непалаас Балбаас одоо манай нэг лам тэнд очиод 2 жил одоо хятадын нутгаар дамжиж гараад хуулийн зорчигдсон. Уул нь энтэх рүү визтэй явсан хүртэл энтэхэж орлого балууд очиод тэгээ 2 жил ууланд бясалгал хийгээд ингээд гэтэл 4 жилийн хорхол одоо авахар байсан. Гэтэл бол манай одоо гадаад харилцааны яам тэр хүний одоо бас зардал мөнгийг шийдвэрлээд бараг 7 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлээд эх орондоо авчирсан. Одоо өнөөдөр жишээлбэл Тайванд бас тийм иргэн байж байна. Тэрний хэрвээ хохирлын төлөөд ингээ барагдуулахгүй бол тэр хүн бол яад илдээд ингээ суух. Тэгэхээр хохирлын одоо төлөй өгөхтэй зэрэг аргаар ахтууд нь хэлэхтэй зэрэг тэрэнд бол яг болцоотой нэг нь бол төлж ирээд авчирч байна. Болцоогүй бас бүр тийм улсууд бас байна. Тэрийг өдөө судлаад үнэхээр болцоогүй улсуудад нь бас манай гадаад байгаа иргэд тусах сан гэж байдаг. Тэр сангаас авахд тусцаа дэмжлэг үзүүлж ингэж авчирдаг. Одоо жишээ нь одоо Тайландд суугаа консул ер нь ямар эрхтэй байх вэ? Одоо тэр хэрэг толбогдсон иргэдтэйгээ уулзах, харилцах тийм ээ бас тодорхой хэмжээнд тийм боломж ер нь байдгүй. Гэхдээ яг энд бол бас байна. Бид нар бас асуудлаа тавиад ер нь бол одоо Тайланд гэхгүй ер нь бүх газар байж байгаа одоо консулуудын хувьд бол тэр энэ иргэдтэйгээ уулзах хэрэг байж байгаа. За уулзахтаа бол одоо жишээлбэл ер нь хятад ч юм уу эдгээр бол тийм уулзуулах асуудал дээр хүнд биш. Одоо хөөц ер нь бол манайхан хөөцөлдөөд энэ иргэнийхээ араас санаа тавиад ингэ яваад байхад бол айлын тал бол аль нь ч гэсэн нэг тийм хүнд суртал гаргах нь бол гайгүй. Үнэхээр одоо ностой хэрэг чалгаж байгаа тохиолдолд ч гэсэн бас одоо тодорхой цаг хугацаа аваад уулзуулж ингэж болж байгаа. Тайланд Халчин сайдын яам жишээлбэл загтал занаа гэхэд одоо нэг сар гаруй одоо ирдэг байсан. Бид нар очиж уулзаад яриад ерөөсөн тэгвэл загтлаа өөр аргартайгаа холбогдох саналаа бичээд одоо юугаар хорихын одоо юугаар Элчин сайдын яамаар явуулчих. Элчин сайдын яамд дамжуулаад өгчдөг ч юм уу. Энийг өдөрт нь хүртэл хоорондоо одоо харьцах юм боломж бий болгосон. Энийг би уулзсан иргэдийнхэн бас арга гэрийг Улаанбаатар тэрэгт нь уулзуулаад тэдний санал хүсэлтийг аваад дорн одоо бас явуулж ирсэн. Тэгээд энэ ажил бол бас болж байгаа гэж үзэж байгаа. Эрхэм үзэгчдээ. За би энэ орой үзэгч та бүхнийг гадаад харилцааны яамны консулын газрын захирал Сүхбаатартай уулзуулж байна. За бүгд найрамд хятад улсаас бас 3 шалтныг их нутагтан шилжүүлэн авчрах ийм асуудал яригдж байгаа. За энэ асуудал хэрхэн хэдийн хугацаанд шийдвэрлэгдэх вэ гэдэг талаар хэдэн орны дараа лавлаж асууя. Хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөрөө цааш нь үргэлжлүүлье. Тэгэхээр би гадаад харилцааны яамны консулын газрын захирал Сүхбаатартай ярилцж байна. Хятадаас одоо нийт 9 хүнд санал тавьсан боловч 3 хүнийг нь л одоо тийм ээ Монгол руу авчирна гэсэн шийд гарсан байгаа. Тэр 3 хүний нэрийг тодорхой болгож болохгүй юу? За ерөнхийдөө энд бол бас хувь хүний нэр хэлэх нь бол одоо хүний нөгөө өөрийн эрх хэсэгт бас би бас нөгөө ээжийн аавнаас хараад сууж иж бадаг гэж бодоод. Ямар ч зэнийг бол ээж аав холбогдох улсууд нь бол мэдж байгаа. Зүгээр ер нь бол манайд нэг юм бий. Одоо бид нар нийтдээ энэ 12 3 хүн байж байна. Тэгээ 12 3 хүний асуудал дээр бол жишээл Монголын тал бас зарим Монгол байгууллагууд маань жоохон хойр хандж байна. Гадны байгууллага бол хөөцөлдөөд ингээд зөвшөөрөл ингээд өгчөж байгаа. Тэгэхээр саяхан бид нар одоо хууль зүйн яам шүүхэн шийдвэр биелүүлэх газартай бас
энэ 7 хоногийн ихээр бид нар уулзсан. Тэгээ энэ гадаад байж байгаа иргэдийнхээ бас авчрах асуудлаа айлуулахаар төрөгчлөе. Бид нар арга замынхаа хувьд бол бас яхан нэг ийм юугаар биш. Дунд нь байгууллагаар юу яддаг ч юм уу тийм ээ санаа оноо гаргадаг ч юм уу ингээд жоохон хойрог хандж байгаа. Тэгээ тэрийг нэгтгэхэд энэ иргэдэд аливаахаар авъя гэж байгаа. Энэ Солонгосоос 5 иргэн ирнэ. Хятадаас ингээд одоо нийтдээ бараг 9 хүн ирнэ. Ингээд Чехээс ирнэ, Оросоос ирнэ ингээд энэ тав бол бас нэлээд олон болж байгаа. Ер нь тийм ээ одоо чи Хятадаас ялтан солилцох гэрээ гэж ярьдаг шүү дээ. Тэр Хятадын одоо иргэн манад ял эдэлж байгаа бол хүнээ солино л гэсэн үг үстэй. Хүнээ солино гэсэн үг. Тэгвэл яг одоо бас ер нь зүгээр заавал нөгөө талд нь солих хүн байхгүй байлаач гэсэн тухайн одоо улсын санаачлагын тавиад ингээ явах юм бол бас болж байгаа. Бас дээрэс нь бол Хятадын одоо өмнөд одоо мужил халуун чиглэг ийм одоо монголчуудын хувьд бол бас эрүүл мэндийн тэм сөрөг цаг уртай юм байдаг. Тийм учраас бол энэ улсуудыг бид нар бас одоо хөх хот өвөр Монголын нутгуудын шоронд авчрах ийм ажлыг бол өнгөрсөн жилээс хийж ирсэн. Одоо нийтдээ бараг 20 шахам хүн бол одоо наашаа ирж байгаа. Ирээд хөх хотын шоронд дээр ирсэн. Тэднэрт бол бас эрүүл мэндийн хувьд ашигтай ийм байдал байж байгаа. Монгол улсыг одоо хар тамхи дамжин өнгөрүүлэх бараг бус болчиход байна гэдэг бас мэдээлэл их цацагддаг шүү дээ. Энэ тал дээр ер нь одоо гадаад харилцааны яв хэрэг анхаарч ажиллаж байна. Яг ер нь бол бас 10-11 оны байдлын юм бол одоо харьцангуйгаар бол бага болж байгаа. Ямар ч гэсэн энэс энэ гарч байгаа хэрэгүүдээс одоо урьдчилан сэргийлээд бас манай иргэд маань бас сэрэмжтэй хандж байгаа бах. Нөгөө талаар бас ностой хэрэгтнүүдийг ч одоо бас энэ барьж байгаа өтөн холбогдуулаад бас сүүлийн үед бол одоо харьцангуйгаар багасж байгаа шүү дээ. Одоо тэр Тайланд Малайзад байж байгаа иргэдийг тооцвол яг одоо Хятадын нутагт дээр байсан энэ хэрэгтнүүд бол ер нь 10-11 оны үйлдэлтэй хэрэгүүд бол байж байгаа. Тэгээд нэг хэргийг бол шийдэхдээ тийм хурдан хугацаанд шийддэг юм байна. Бараг 1-2 жил явж байж тийм ээ. Ингээд одоо ялын одоо асуудлыг шүүхөр шийдэж байгаа. Тийм учраас бол тэр өмнөх улсуудад нь яагаад болохоос биш яг шинээр баригдаад байгаа хүн бол харьцангуйгаар цөөхөн байна. Ер нь одоо гадаад харилцааны яамны консулын газар за буцад улс орнд ажиллаж байгаа консулын газар элчингүүдэд Монгол улсын иргэд ямар нэгэн байдлаар эрхэн зөрчигдсөн тохиолдолд хандах одоо хандлага нь ер нь хэр байна? Яг ер нь бол зүгээр би бас энд нэг үгийг хэлье зүгээр Монгол ер нь улс бол бас дэлхийн аль ч улстай адилхан тийм ээ энэ иргэний эрх ашгийг одоо хамгаалах энэ дээр бол санаа тавих хэрэгтэй гэж ингэж боддог. Зөвхөн ерөнхий одоо сайд гэхэл энэ одоо хавар Филиппиний одоо тодорхой иргэн асуудал байхад Филиппинээс одоо манай иргэдээ авчрах тийм ээ энэтэй холбогдоод тэмдгийн одоо бас тэрийн нэлээд өндөр хэмжээний ажлыг хойшлуулж явах ч юм уу. Ер нь улсд бол иргэн үнэтэй. Ямар нэгэн эцэг охинд одоо үр хүүхэд нь муу үр хүүхэд байдгүй шиг хэдийгээр хэрэг зарга хийцэн янз бүрийн байдалд орсон боловч энэ бол Монгол улсын иргэн. Тийм учраас Монгол улс энэ иргэдийн хэрэгшийг хамгаалах тийм энэ талаар өөрийнхөө одоо улсын зөвхөн хууль тогтоомж олон улсын гэрээ хэлтсэрт энэ хүрээнд одоо ажиллагаагаа явуулж иж ахал хэрэгтэй гэж үзэж байгаа. Ер нь гадаад улс орнд одоо явж байгаа иргэд маань юун дээр илүү анхаарах ёстой вэ? За гарсгаад байгаа одоо тийм нийтлэг зөрчил гэх юм бол та юу хэлэх вэ? Тийм тэгэхээр яг зүгээр за визний чиглэлийн бас зөрчлүүд бас гарч байна. Жишээлбэл одоо ингээд хоног хугацаа монголчууд бас тийм алмаач байдаг юм уу тийм ээ. Тэрнээсээ болоод ямар нэгэн одоо асуудалд орж байгаа. Нөгөө одоо түрүүний ярьсан одоо гол юу бол бас монгол хүнийхээ нэр төрийг яасан зүгээр ерөөсөн тийм хулгайн бас тодорхой бүлэглэлүүд байна. Тэр бүлэглэлүүдэд одоо санаатай санамсаргүйгээр ороод тэгээд одоо бас явж байгаа нэг зүйлүүд байна. За мэдээж одоо монгол хүний бас л янз янзын байдлаасаа болоод энэ хар тамхины асуудал бол нэлээд гаралдж байгаа. За хүн худалдаалах гэмтэр гэж бас бид нар энэ чиглэл дээр бас их ярьж байгаа боловч хэвтэйгээр энэ бол их нууцлаг явж байгаа. Саяхан Солонгосоос бид нар 4 эмэгтэйг одоо буцаах асуудал ярьж одоо 2 эмэгтэйгийнх нь юуг бол шийдэж авчирч байгаа. Тэр юу өсөнхтэй зэрэг ерөөсөө орон нугралтын чиглэлээр гэрээ хилцэл хийгээд өндөр хөлс мөнгө амлаад энтэх рүү явуулна гэжсэн Солонгос руу явуулсан. Солонгост нь очиод тэр улсуудыг бол ширээний үйлчлэгч хийлгээд үндсэндээ одоо нөгөө биеийн үнэлэх тийм ээ тийм маягаар тэгээд тэрнээс нь олж байгаа орлогыг энэ Монголоос явуулсан улсууд одоо хөв ихшгийг ингээ аваад явжсэн ийм иргэд байсан. Тэгээд тэд нар бол
бас энэ байдлаа одоо бас элчин сайдын яамд ирүүлж элчин сайдын яамд жишээлбэл тэднийг өөрсдийн хамгаалтанд аваад элчин сайдын яамны уулзалтын зааланд одоо өөрөө байр засч өгөө тийм ээ хоол ундын нөгөөд ингээд хүртэл одоо амьдруулж үж нааш авторх асуудын ярьж байгаа. Тэгэхээр ер нь энэ дэлгэмд хэлэхэд Монгол иргэд маань одоо элийн жандад ямар нэгэн асуудалд магадгүй хүмүүс гиндэж болно тийм ээ алдаж болно. Тэгэхээр орсон тохиолдолд өөрийнхөө одоо улсын элчин төлөөний газар тийм ээ элчин төлөөний газар байхгүй ч гэсэн тохон улсуудаа бас Монгол улсыг төлөөлж байгаа хөв хүмүүс байгууллага өргөмжлөлт консул гэдээ байж байгаа. Энд ямар нэгэн одоо ах дүүстэйгээ холбоо хэлхээ аварж мэдэгдэх юм бол бид тэр иргэдийнхээ эрх хэсгийг хамгаалахын төлөө одоо шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдэг хэлье. За 90-нд бас нэг хэцүү нэртэй нөхдүүд байна тий. Тэр улаан нэлээд гудамжинд зогсож байгаа нөхдүүдийн асуудлыг ер нь яаж шийдвэрлэх хэрэгтэй вэ? За яг энэ бол одоо ер нь Ирэн одоо Бээжин, Гонконг тийм Макаос гэдэг юм уу ийм бас одоо сүлжээ байна. Зүгээр энэ бол одоо хүний эрх учраас ялангуяа одоо манай урд төрчтэйгэн бид чи бизнесгүй монголчууд чиг сайханд явж байгаа. Тэгэхээр тэр янз бүрийн одоо хүмүүс бол тэрэд яваад янз бүрийн одоо хэлбэр журмаар амьдрах ийм арга зам руу одоо халтраад ингэ явж байгаа усуд байгаа. Тэгэхээр энэтэй бол бас манай одоо холбогдох байгууллагууд бас анхаарал тавьж ажиллаж байгаа. Одоо технологийн байгууллага бол жишээл энэс урьдчилан сэргийлэх одоо баримтат кино хийсэн. Цагдаагийн байгууллага ажилтнууд бас одоо энэ дээр бас анхаарч ажиллаж байгаа. Манай консулын газар ч гэсэн энэ талаар бол одоо нэлээд одоо санаа тавьж ажиллаж байгаа. Би бас сэтгүүлч нийцийн үеийн ерөнхийлөгч Галаар Эдгуутай ярилцж хагаад хайрцангуйр консулын газар маань их нааштай сайн ажиллаж байна гэсэн таатай мэдээлэл өгч ирсэн л да. Яг одоо та бүхэн өөрсдийнхөө Монголын иргэдтэй харилцаа холбоог улам одоо нэмэгдүүлээд байна уу? Эсвэл үнэхээр энэ зүгээр л одоо үйл ажиллагааны тийм ээ арга хэлбэр байна уу? Тэгэхээр яг хөтэ энэ бол ер нь бол би урд нь хууль зүйн дэд сайд байсан. Тэгэхэд Америкийн нэг иргэн Монголын одоо нэг иргэний эрх хэсэгт одоо хохирол учрууллаа гэд Монгол хүн гомдлон гаргаад тэр хүнийг одоо хилээр одоо гаргахыг төдгөлзүүлж ирсэн. Гэтэл Америкийн одоо элчин сайдын яамныхан бол одоо бараг элчин сайдын дараагийн 5 6 хүн бидэн дээр ирээд асуудлаа тавиад иргэнэн бараг тэр өдөрт нь одоо гаргаад ингэ явж ирсэн. Энэ бол одоо бас би юу гэх юм зүгээр илэн далангүй ярихад хүчрхэг гүрний одоо иргэнийхэн төлөө авч байгаа арга хэмжээ. Тэгтэл монголчууд одоо тэгж бас чаддгүй юу гэдэг дээр бас эргэлзээтэй. Бид бас хэлийн чандад олон явдаг байсан тийм ээ. Тэгэхэд бол одоо нэг нүгөө хэлэхэд бас нэг хүний газар эзэнгүй юм шиг явж исэн бол одоо бид эзэнтэй юм шиг болохын төлөө л явж байгаа. Энэ хийж байгаа ажлыг эхэл гэж бодож байгаа. Цаашдаа ч гэсэн одоо зөвхөн энэ хэрэг зарагд холбогдсон алдаж амжсан иргэдийнхээ эрх хэсгийг хамгаалах хүрээнд ч биш. Одоо ер нь хэлийн чандад байж байгаа 111 2000 одоо иргэд байж байгаа. Тэднийхээ эрх хэсгийг хамгаалах тийм ээ. Хөдөлмөрийн одоо чиглэлч гэдэг юм уу, нийгмийн чиглэлч гэдэг юм уу, тэр хүмүүс ямар нэгэн асуудал байвал тэрийг одоо хамтар шийдвэрлэх талаар бол консулын газар холбогдох одоо яам газруудтай одоо хамтарч ингээ арга хэмжээ аавна гэж ингэж бодож байгаа авч эхэлж байгаа. За мөн одоо гадна байж байгаа тэр юу байна. Заавал элчин сайдын яам гэхгүй. Одоо монголчуудын янз бүрийн холбоо байна тийм ээ. Их сайн ажилладаг. Одоо Европт байгаа монголчуудын холбоо, Америкт байгаа монголчуудын холбоо бол сайн ажиллаж байгаа. Тэгэхээр тэдний бас үүсгэл санаа ажиллахын байгууллагуудыг дэмжиж тэнд байж байгаа иргэдийнхээ бас эрх хэсгийг яаж хамгаалах юм. Жишээлбэл одоо би Туркид очиод яхаа тэнд одоо яг хууль бусаар байж байгаа 1000 гаруй иргэд байж байна. Гэхдээ тэр хүмүүсийг бид нар одоо бас Монгол иргэн гэдэг талаас нь тэднэртэй уулзаад тэдний санаа бодлыг тийм холбогдох улсад нь хэлээд яриад ингээ ойлгуулад тэр улсуудын бас хэдийгээр ажлын аль бисны зөвшөөрөл байхгүй ч гэсэн бас тэр нутгийн оронд нь зохицуулаад ингээд ажиллах ийм олон ажлууд байгаа. Энийг бол бас бид хийж хэрэгжүүлэх ёстой л гэж бодож байна. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ за би өнөөдөр гадаад харилцааны яамны консулын газрын захирал Сугатартай ярилцлаа. За үнэхээр одоо Монгол улсын иргэд гадаад улс оронд ялд идэлж байгаа тэдгээр иргэдийн эрх хэсгийг хэрхэн яаж хамгаалах юм. За мөн ялтан солилцоогоор бид аль аль улстай харьцаж одоо тийм ээ иргэдээ өөрийнхөө улс оронд авчрах боломжтой юм. Иргэд маань одоо тийм ээ гадаад улс оронд одоо хэрэг холбогдчихгүй тулд яах ёстой, юун дээр анхаарах ёстой юм бэ гэдэг талаар үзэж та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байх гэж бодож байна гэд урилгыг мань хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Би сүүлчийн харбад танд үлдээ. Та бас үзэгчид маань бас дахин нэг зөвлөгөө өгч. Зүгээр яг ер нь бид биеийн хайрлж тийм ээ явах ёстой юм уу гэж бодож байгаа. Ялангуяа эх орноосоо гадна явж байгаа. Эх оронд байхад бол мэддэггүй байх нөгөө. Тэгэхээр эх орноосоо гадна явж байгаа иргэд маань бас биеиндээ сайн тусалж байгаа ч дэмжиж байгаа ч гэдгийг хэлмээр байна. Энэ жишээлбэл нэг зүйлийг хэлэхэд энэ хавар одоо Монголын 6 настай хүүхэд
Инчааны буудлын дээр одоо харах эзэнгүй ингээ байж исэн тий. Тэгэхэд энэ ч манай Америк явж байсан сэтгүүлчид таарад бидэнд одоо хэдийгээр тэр өдөр бүтэн сая өдөрч байсан гэсэн мэдэгдээд бид тэр хүүхдийг л орон онгоцоор нь одоо Улаанбаатартай авчирсан тэр хооронд тэр өдөрт бол эцэг эхтэй уулзах тэр бүхэл одоо бичиг баримтын иргэний бүртгэлээс үзэж тийм ээ хэний хэм хизээ явчих уу гэдгийг бүх юм судалсан. Тэгэхээр энд бол зүгээр ер нь Монгол хүн явсан газар өөртөө биеийн сэтгэлийн сайхан урам өгч, биеийн хайрлаж, биеийн дэмжиж өйл гэдгийг хэлмээр. За баярлалаа. За үнэхээр Сүхбаатар захирлыг хэлж байгаачлан Монгол хүний газар нэрээ хичээж явах зайлшгүй шаардлага байгаа. Тэр дундаас монголчууд бие биендээ бас тусдын болж, бие биендээ анхаарал тавьж байгаасаа гэдэг хүсэлтийг Сүхбаатар дарга хэллээ. Гэт анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.